наадмын сонирхогчид бас юу гэж таамаглаж байгаа. Энэ бүхэн таавар бол эвдэгцнийг бол хүмүүс мэдэж байна. Тэгээ бас 12-ны өдөр, 11-ны өдөр бас хуртай байлаа. 12-ны өдөр бас хор бороотой байлаа. Мөн дээрээс нь бөхчүүд маань өөрсдөө бас хөвчтэй тийм ээ. Одоо малын зоо тэнийсэн, үс ногоо сайхан дэлгэрсэн, тийм өнгөтэй сайхан зам болж байгаа. Тэгээд үүнтэйгч холбоотой наадамчин олонныхаа сэтгэл нь ч бас тэнгэр байдаг хэл та. Тэгээд үүн дээр бас зүгээр одоо биднээсийн энгийн хүмүүсийн нүдээр харахад бол яг л саяны миний хэлтгэл мэдрэмж төрж ил да тий. Зүлэг ногоо сайхан ургацсан, мал ахван сайхан тарах төв эрэхтэй тийм ээ. Бөхчүүд нь сайхан хүчтэй, морд нь урдтай, харваачт нь мэрэгэн тийм ээ. Зүгээр яг одоо би зүгээр сонирхсон л да яг ингээд наадам дээр төв цэнгэлт дээр ингээд мэдээ сурвалжлага бэлдээ явж хахад бас Батэрдэн авраг бол яалтчгүй тийм ээ. 11 жил тасралтгүй улсын их баяр наадамд төрүүлсэн түрүү бөхшүүдээ. Тэгээд Батэрдэн авраг бас Арлын Япон улсад Монголынхаа нэрийг гаргасан. Түүнээс одоо түүчээ боллоо шүү дээ монголчуудын. Одоо түүнээс хойш чинь Монголын Yokozuna нар маш олон боллоо тийм ээ. Асашуро их авраг. Хоёроос ер нь одоо яг спортын хүмүүс, барилддаг хүмүүс бөхчүүдийн хувьд бас наадмын өнгийг хэрхэн тодорхойлох вэ гэдэг дээр бас өөрсдийнх нь тийм ээ сэтгэлдээс бас хуваалцсан байна. Одоо хямдтай зорилготой амжилт гаргана гэдэг бол өөрийнх нь бүхийн тэр яс чудгийг хэр сайн барьж явж хямар цаг золбоогоо өндөр сайхан авч явж чадсан уу гэдэгтэй нэг холбоотой юм зүйл дээ. Тэгэхээр зэрэг зөв сайхан явж бэлтгэл сургуулаа сайхан хийж ууггүй хичээл зүтгэлтэй хөдөлмөрсөн зөв ийм сайхан залуучууд одоо цолон сайхан өрн дайр гэж бодож байна да. Тэгээ залуучууд бүгдээрээ сайхан барилцгааж байгаа да. Энэ залуучуудаас тэгээд миний түрүүний хэлдэг тэгээд Монгол бүхийн амжилтыг бол үзүүлсэн амжилтаар нь гаднах биар хүчээр нь биеэр нь хийж байгаа мэхээр нь үнэлдэх төдийгүй үүнээс дутуугүй үнэлдэг юм бол Монгол бүхийн жуудаг яс түүгээр нь үнэлдэг тийм онцлогтой л монголчууд. Тэгээ тийм учраас бол залуучууд маань энэ юмыг л их сайн барьж яваасаа, хадгалж яваасаа, дараа үедээ дамжуулж, үлгэрлж яваасаа л гэж би ингэж боддог юм да. Ер нь бол начингууд хорин штэ. Хиний хүү гэдгийг мэдэхгүй. Дээш явах хөвчүүд нь одоо хэн байгаа юм бол доо гэдэг. Сайн бэлтгэл хийсэн ихт зорилго тэмүүлэлтэй сахилгооттой яс чудагтай хүмүүс маань сайн барилдах гэж бодож байна.